Тийм манай эзэг Mrs. M гэдэг ч тоо танилцаарай нэр. Тийм. Тийм. Албан ёсоор танилцж байгаа юм чи гар бүлээ байж. Сайн байна уу? Уаза тийм болмаа дөг залуус нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Тийм маа нэвтрүүлэгт ингээд чөлөөт уран бүтээлч оролцож байна. Тийм сайн байна тийм. Тэгээд өөрсдөө танилцуулж лгоо. Болно. Тийм чанс хэлж лгоо. За сайн байцгаана уу? Би Mrs. M байна. Би чиний тухай бодсон ганцаараа би чи цаашртан харцаараа шүний тэг цаг түнэр харамхын зав нүдэнэ твтэн анар чимээгүй яа чамд би хоч хайрлан чи бол шүний хаа багаар бодолт минь байрлан зүудэндээ байлгана. Нэг одоохондоо бол нэг хүмүүс хараахан мдээгүй байгаа хаа. Тэгээд тийм чөлөөт орон бүтээлч тийм нууцаар мэддэм байлаа амар санаа. Нууцаар мэдж байгаа. Тийм ингээд улам бүр хүмүүсийн сонирхлыг татаад байгаа юм шүү. Харин тийм би бас нууцаар мэдээд оролцуулж байгаа байхгүй. Би бас зөв нууцаар мэдсэн. Ямар гоё. Та хоёр өөрсдөө танилцуулаа. Төмрөө байна. Тэгэл өөрөө тэгэл гитар тоглоо болоод хуваарай. Яваалаа. Наус Бона гэдэг Forever Young гэдээ бас cover дуулдаг. Cruise харьяалагддаг. Have a holly jolly Christmas and when you walk down the street say hello to friends you know and everyone you meet. Cover чинь cover Nice. Нааг Tony Blaze гэдэг. Би шинэ жилийн баярын зохион байгуулагчаар ажилладаг. Нааг Black гэдэг. Яг одоо маань нэвтрүүлэг явж байна. Маргааш ирчихлөө Монголын зүг харагдаж. Хүмүүстэй адилхан алхаж шатаа. Аргашаа суугч татсангүй хамт явж. Алумаа түрээ дээр хойлоо гарыг. Ирээсээ тэндээсээ би. Like a bow. Үржсээр сэн содоо амьдралыг үзэж харах хүн болон сохрыг тулан харах залуу насан дасуул бэрхшээл захгүй далаа гэролгүй тэнцэл гаруудтайгаа өдөр шөнөгийн нисэн чарлуулан joystick хийсэн үнэн чам найдвар итгэлийн гэрэл үнлэм жалуу сэтгэлийн тэсрэл yon явсаар гэрэл дэрээдвэ алхасаар бид нар яг л юм да маа бас үзэж байгаа хүмүүс гайхчих магадгүй чи ингээ маск яа зүүсэн талаар бас хүмүүст ингэ тайлбарлаж өгч лгоо. Тий. Яг хоо энэ зүүсэн тал нь одоо чи одоо яг одоо нийгмийн байр суурин дээр ч юм уу одоо хүний царай зүс гэдэг юм одоо амар байр суурь илэрхийлдэг болчиход байгаа шүү дээ. Одоо хөөрхөн байх юм бол бараг л илүү явах ч юм уу тий нэг тиймэрхүү байдлын. Тий. Тэгээ тэр нь болохоор юу вэ вэ гэхлээр би хүмүүст одоо өөрийнхөө царай нүрээрээ явах гээд байгаа юм шээ. Маск зүснээрээ бас амар үзлийн гэсэн үг бас биш. Зүгээр яг хүмүүст өөрийнхөө бүтээлийг, өөрийнхөө дууг, өөрийнхөө одоо тий хийсэн уран бүтээлийн хүмүүст илүү сонсуулахыг хүсэж байгаа болохоор. Тий. Өөрөөр хэлбэл одоо намайг таньж мэдхгүй, царай зүс мэдхгүй учраас хүмүүс намайг миний дуунаас илүү хайж эхэлнэ. Тэгэхин тул миний дууг илүү сонсож. Дуугаараа ингээд хүнтэй хүлээх гэдэг юм шүү дээ. Хүмүүс сайн хэлэх гэдэг. Nice respect бас сайн. Тий, наа ч ус гоё шүү. Хэлээд юм байна. Ингээ хөгжим туртаа болоход ч одоо яг юу их нөлөөлсөн бэ? Манай ах мах бол тоглоод байдаг гэсэн. Тэр их тооддоггүйс. Тэгэл өглөө бас жирэл нэг манад нэг найз гитар годдаг гэсэн. Өөр нь хийн ч хэрэг тоодгүй нэг гитар. Тэгэхээр нь тэгэл тэрийг авч явал нэг туртаа хамтгийнхаа дууг ингээд бүр амар бичлэгийг харж байгаа л удаашруулж байгаа л нэг үдсэн чи болчдгийг. Тэгэхээр нь тэгэл баярлал. Тэгэл өөрөө тэгэл нухсаар идрээ дарж нухсаар. Манай гэрийнхэн айгуу тийм хөгжмөлөг хүмүүс юм. Манай эмээд дуулдаг, ээж дуулдаг, аав дуулдаг. Тэр сан ах маань дуулдаг тий. Чи өөрөө бас дуулдаг. Би өөрөө ингээд тийм сонирхлоороо бас ингээд дуулаад явдаг тий. Тий. Nice. Тэгээ тийм болохоор ягаад ч энэ зүйл татагдаад байна л та. Би өөрөө тийм амар мондог биш. Тэгсэн мөртлөө өөрөө ирэхгүй ингээд дотроос яг юу гэдэг юм мэдэхгүй тэгэл татагдаад чирэгдээд явж байна. Чамд ямар
Одоо за юу нөлөөсөн би нэг хэсэг айгу ганцаараа байсан юм аа гадаад руу яваад тэгээ ямар ч найзгүй яг нэг 14 нас тэг яг дөнгөж хүмчин яг эд нас найз нөхөд гэдэг насан дээр шилжилтийн насан дээр явж байсан үгүй Шилжилтийн нас. тэгээ яг ямар ч найз нөхөдгүй юучгүй гэртээ л ганцхан байдаг тэгээл сүүлдээ зураг мураг зурж үзээл янз бүр юм хийж үзэж чаад өөрийгөө би дуулж чаддсан байх гэж нэг олж нээсэн. Тэгэл тэрнээс хойш л ерөөхдөө хөгжмөнтэй. Тийм их уйдсны ирэх юм байна. Шамс нэг өсөлтөх яг яаж нээсэн бэ? Яг яаж нэг дуулаад ирсэн чи айгүй гоё дуулцсан уу? Үгүй тэгэл гэрт нэг гитар байдаг байсан. Тэгэл нэг ганц хоёр барилд сураал барил дээжээр заалгаж байгаа л тэрийг л тавтаал тэгэл тавчтаал дээр нь жоохон аялж маялал нэг тиймэрхүү. Тэг би чи яаж дуулсарсан? Би яг манай гэр бүл бас маш хөгжмийн тийм хүмүүс. Манай баг эгч маань болохоор жоохон бахад дуулдаг байсан тийм тэмцээнд ороод төрүүлж мөрүүлээл дуучин тийм том эгч маань болохоор ятга тоглодог. Тэгэл хүний газар эрдэм сурахаар гээл шууд дуулаад байж байгаа гэсэн гадалтай. Тэгэл маа гэрч очид ирж мэрэнгүүт за алуу маа хүүхдүүд одоо ингээ гоё дуулж үзүүлнэ гээл том эгч ятга тоглоол би тэнд тэгэл цаашдаа одоо энэ уран бүтээлээ одоо бүр ингээд юм каверлохоос илүү одоо өөрсдийн гэсэн уран бүтээлээ гаргая гэсэн бодол байна. Байнга л юм гэж бодож байна. Тэрний төлөөл Тэрний төлөөл боловсрч байна зүгээр боловсроод л юм модалдаад л үзэж чинь тэгээд тэр нас өөрийгөө олно да тэгэл олно да. Мэдээж бол шууд дуучин болох хэцүү л дээ. Манай имиж гэсэн байнга хэлтийн. Тэгээд дуучин болохын тулд бас хичээгээд явж гин бас хүмүүсийн сайхан ах нарынхаа хийсэн их нарынхаа хийсэн дуунуудыг бас өөрийн болгоод дуулаад бас дагаж дуулж сураа тий. Ингээд сурсныхан дараа өөрийн гэсэн зүйл рүү бас том утахгүй орох болно. Тэгээ бас зарим нэг хүмүүс бас өөрийнхөө юм хийгээч гэж хэлсэн цаг нь арай хараахан болоог нь тэгээд утахгүй хийгээд өгнө. Тий. Чи дууны хөвгийг өөрөө бичдэг үү? тий. Аха. Хөлчөндөө. Одоо ингээд тэр нөгөө нэг дуучин айгу гоё санагдсан шүү. Шинийн цэч ингээд тэр яг ямар одоо чи тэр яг ямар утга санааг илэрхийлж байгаа. Утга санаа нь гэх юм бол одоо ихэнх хүмүүс тэрийг бас дахиад нөгөө нэг ихний дуутай юу яагаад Ихний дуун гэж яагаад? Ихний дуун цор ганц гэдэг нэг дуу байгаа. Рапч гэдэг. Тий. Бяцхан төгөөтэй дуулсан байдаг үстэй. Бяцхан төгөөтэй дуулсан байдаг. Тийм, бяцхан төгөө. Бяцхан төгөө. Бяцхан төгөөтэй. Nice. Тий, тэгээд тэр дуу болохоор яг зөвхөн тачаалын ир имийн тийм одоо харьцааны тухай. Тий хоёр дахь дуу нь болохоор өвгөн тиймхүү боловчиг цаад утга санаа нь болохоор шал өөр өвгөн. Тэгээ хүмүүс болохоор бас л энийг тачаалаасаа салж чаддгүй охин байна. Тэр гэж игээл тоорн комент бичсэн байсан. Хүн орой ядраад унтдаг штеп. Яг тэр унтах байгаа мөчт ингээ нэг яг нэг бодит ертөнцөөс яг ингээл салаал нэг ингээл нэг сонир мэдрэмж төрдөг штеп. Тиймэрхүү л мэдрэмжийн тухай одоо тэрийг жоохон зөвлөсөн байна. Ойлгоход нарийн нэр. Тэгэхээр хүмүүс болохоор тэгээ тачаалын тухай гэж ойлгоод байгаа. Буруу шүү. Нарийн мэдэрдэм биш шүү. Нарийн мэдэрч шүү. Тийм бас их юм гардын да тийм бас. Чи бас хөгжим тоглохдоо фристайлддаг. Одоо за тэрийг бол тэгэл найз нэрмээсээ сууж ин тэгэл нэг дуу ингээл тоглолмоор ажил тэгэл аялдаг байхгүй зүгээр. Одоо жишээ нь ингээл унаа боnomно аялна шүү. Тэнгүүт нь тэгэл нэг дан гэдэг ингээд мэдрэл тэгжтэл тэгэл явчихдаг шүү дээ. Хэдүүлээ түүл нэг тэгж мэдрэлцэж үзэх үү? Мэдрэлцэж үзэх. Тэгж мэдрэлцэж үзэх. Тэгээ чи нэг юм ингээд мэдэрдээ биес бол тавих шүү. Аа бол нүдэн анхгүйгээр биес бол. Нүдэн анхгүйгээр. Нүдэн бол юу болч юу ч болж магадгүй. Гэрлээ бит унтраа. Yeah. This is Ширэн дээр байгаа бяцхан газар надад их хөөрдөм харагдаж байна. Би яг энэ одоо дөрвөн залуугийн дунд ганцаараа жаахан эвгүй байдалтай гэхдээ надад хамаагүй. Энэ надад хамаагүй. Тэгснэ шүү дуусахгүй шүү дээ тий. Дуусахгүй шүү дээ тий.
I'm sitting right here. I'm not gonna do rap like her, baby. Би өнөөдөр анхудаага freestyle хийж үзэх гэж байна. Энэ надад үнэхээр хэцүү санагдаж байна. Oh, I really don't know what I'm gonna do, baby. Анхудаага. Утгагүй ирэх байх босаа бид ирсэн олон солиот үний юм байна шүү. Нүдүрэ хүмүүсийн хартсан яг л бол байхын цагийг харах болсон тул байха. Цаацаа шүн цаасгаамаа. Энэ бүхний мөрөжлөл амьдрал маргааш цонхны цааныг үргэлжлэл цонхон дээр битсэн үгсмэ. Үргэлж болох ял төгсмэ. Тэтрэ би Шүний юби харин би дуртай итгэлтэй хобби сон бостаа сондгоо бага байтал мен бостаа сонцгоо шүний юби хөтөн годом цэнхэр бимэр би өөртөө итгэлтэй байдаг залуу нөл химэр би дандаа тиймэр миний байтал машингийн ерөөхдөө өөрийн үйтэнгийн гаруутайгаа салхийг зүүсэн нэсэн motherfucker энэ амьдралыг дэсэн даах даваага даав нэргэж харан дээгүүр харан энэ амсэглэн энэ уулын дээгүүр явна миний хүрэх зам тэр өндөрлөг байна тэн түрэгтэй би өөрийн энэ хайх байдлаараа энэ амсэглээд очоод аван тэрийг аваад энэ амсэглэн амьдрал гэдэг шитийг тонгойлгон араас нь баван гараа баруун зүүн тийшэн саван Яа, тэгэхээр хэрвээ би сайтан байсан бол чамайг аваад сарлуу насаг байсан алсгол сайтан байхад юундаж бусана зов миний зүгээс хэлэх үг бай санаа зүг бол заяа зөв сайхан муухын тухай энд яриаг чиний сайхан муухай байхын догтхон чамаагүй Дэг залуу. Тийм бас ойлаа. За. Яа дэг залуус гэх болсон юм. Энэ их учиртай. сайхан асуулт гэдэг юм бэ. За баа тийм шүү. дэг залуу гэдэг нэрийг анх яг юу яасан аахгүй. Яг ингээ хэдүүлээ нэг ахаад бид хэдийн тоглож байсан Hasla Music гэдэг нэг тийм crew зэтгүүлж хагаад тэр маань яг ингээд хамтдаа яг тэр сүнс нь оршин тогтнохоо болоод ингээ бутраад гүйлдэх үед яг бид хоёр мэх захгүй үлдээ. За илүү одоо нэг хэдүүлээ яг ахаад ингээд энэ тоглоомд хүчээ үзье гээд яг тэгээ яриа байж байгаа үед нэг нэртэй болъё гэсэн чи яг ингэсэн чил манай би аль дээрээс наадах чи бодсон байсан дөг залуус гээл тэгсэн чи би шууд яг мөн байна окей тгий гээл тэрэн дээр хинч эргэлзээгүй шууд тэрийг шийдсэн. Харин яагаад дөг залуу энийг яг хизээ яаж бодож олсон юм бол энэ өндөрлөхөөс сэргээ харахад надад болохоор ийм санагцсан байхгүй. Тухайн үед болохоор ингээд аль шинээр гарч одоо бид нар залуучууд шүү дээ тий. Гэхэд нэг ингээд нэг бол ингээд амар тийм гоё нэртэй байх ёстой ч юм уу тий. Нэг бол амар юм бодоод тэгээд энгийн гоё монгол үг, оновчтой монгол үг би бас тухайн үед бодож явжсан байхгүй. Тэгээд дог дигжаа ингээд хүмүүсийн ашиглагддгүй гоё монгол үгнүүд байдаг шүү дээ. Тэднээс ингээд бас ингээд бодож яваад аягүй орж ирсэн л дээ. Манай эмээ надад хэлсэн гээ одоо чи дог бай гэх те. Би эрдэнэтэд очиод эмээ дээр очисон чи ингээд миний хүү яад ингээд царай маяг чи унж ирсэн яатсан юм гэсэн чи үгүй ингээд яваал хэллээ гэсэн. Үгүй чи дог бай Тэгэл вау гэл тэмээд баярлаа. Цэцтэй энэ уран бүтээлээр яг хүнд үлдээх тэр мессежийг яг юу та яг эцэст үлдээх гэдэг. Яг энэ тухайга бас дотроо бодож явдаг зүйлээ бас илэрхийлж болох.
одоо юу чинь бид нар тодорхой хэмжээгээр яг хувь хувьд авьяастай төрсэн тий. Яг энэ чинь Монголд байгаа энэ урлагтаал ямар ч л байсан тэр авьяасынхаа хувь нэмрийг л өмөөрэй. Би бол одоо жишээ нь хэлэхдээ би хүн амтнд өөр ахгүй тий. Яг өөрөө би хинбэ би энэ авьяастай төрчөөд би энэ авьяасаараа энэ одоо Монголд байгаа энэ нийгэмд юу өгч чадах уу? Ямар нэгэн шин содон юм байна уу ч юм уу тий. Тодорхой хэмжээгээр нэг тийм зүйлийг нээх. Тэгэл болоо. Түүнээс шал тий. Заавал нэг хүмүүст мессеж өгөөл, заавал нэг ингэж ах юм ах төгтөд хүмүүс хувьдаа бол юу буруу юу зөв мэдчихэл байгаа юм чинь тий. Зүгээр л гоё сэдв, гоё санаа, гоё шинэлэг зүйл өөрийнхөө ороод ирэх зүйлд хандсан байдал тий. Уран бүтээлч тий. Чи тэгээд энд бол тууштай зүтгэн үстэй одоо уран бүтээлээ. Тууштай зүтгэх бол гэж хэцүү штэ. Юу гэсэн үг юм бэ? Би л одоо жишээлбэл тууштай зүтгэн бид хоёр одоо уран бүтээлээ хийгээл энэ өөрөөс нь нэг зүйл асууж болох уу? За. Айгуу соёлтой нэ. Тууштай зүтгэн гэж ярьлаа да. Айгуу олон залуучууд ингээл хараад байж хат гоё хамтлагууд гарч ирэл. Байхгүй болоод ирэл л да. Бүгд туушгүй яваад байгаа юм уу? Эсвэл ямар нэгэн зүйл нөлөөлөд байгаа юм болоо тэрийг үнэхээр хийж мэдэхгүй. Тэгэхээр яа тийм энэ талаар юу гэж бодд юм бол яг магадгүй бид нар шиг хийж байгаа залуучуудад зөвхөн л тий. Нараах та нэг хэлж өгөөч юм л. Миний бодол ч та тий. Одоо та нарын үе үл ингээд эхэлсэн тийм үе байгаа байхгүй. Тэгээ одоо шинээр амьдрал зохиол дахиад нэг шат руу өгсөн шít нэг даавар уу тий. Тэг чинь одоо эхнэр нөхөр ч юм уу найз залуу найз бүсгүн ч юм уус ойлгохгүй тэгэл маргалдах зүйл гарч ирэл тэгэл одоо биднээс үед бол зөндөө тийм хүмүүс шүү дээ. Урлагаа сонгоо явцсан. Зарим нь бол ар гэрээ сонгоо явцсан. Тэгээ хамтлаг гэдэг чинь бас хэцүү дээ. Олоолаа болохоор. Тэгээ одоо тавуулаа байсан бол нэг нь гарч бол бас. Тэгээ зөндөө л нөлөөлж байгаа хүчин зүйлүүд байна та тий. Таануусын бодол маш олон даваануудыг давдаг. Тэнгүү тэрэнд болохоор юм янз бүрийн селекцүүд яваал байдаг. Би бол яг анх миний рэп карьер эхлэхэд ингээл бас найзуудаараа цуглараад нэг хамтлаг зүтгүүлээл ингээл нөгөөдх нь ингээл байж байгаа л гэл бутраал нөгөө залуучууд нь байхгүй болоод тэгэл ахаал нийлээл ахаал бөө хүмүүстэй ахаал нэг шинэ юм бодож олоод зүтгэл яг ингээл эхэлдгийн даваан дээр парк гэл бутраал. ТБ гэх чи одоо ямар крүүд байлаа? За би анх Cartel Squad гэдэг нэг зүтгүүлж агаад тэгээд дараа нь хятад очоод хятад Junkie Store 624 гэх хамтлагтай байжгаад тэгээд буцаад Монголд ирээд Gangsta Service гэх хамтлагтай байжгаад тэгээд Gangsta Service-ээс гараад тэгээд Descent Black гэдэг бөөнөрөө бас Hustler Music гэх crew нэгдэж байгуулад тэгээ байж байгаа одоо дэг залуус. Гэтэ ер нь 10 хэдэн жил бас зүтгүүлсэн байна. Хүрдгийн даваа гэж нэг даваа байгаад байгаа байхгүй. Яг нэг хүрдгийн даваан дээр гарах гал тэрийг давж чаддгүй юм шиг байна. Тэгсэн чинь нэг хүн хэлсэн гэсэн. Талигаа чимсэд юу гэж хэлсэн гэхээр яг хүрдгийн даваан дээр гарахаар цаана хүрдгийн хөндөй гэж байдаг. Тэнд бол бүх юм окей. Инхтэй. Нөө. Тэгэхээр яг тэр хүрдгийн даваан дээрээс ингээд шантарч унахгүй бол яаж ч унсан тасралтгүй зүтгүүлэх гэж би ойлгодсон шүү дээ. Тэгээд шантруул тэгэл хожигдлоо гэсэн үг. Яаж ч алгадуулсан босч ирэл хувцааг өгөөл за окей. Миний цаг гээл баярлалаа ямар хөвчлөлтэй юм бэ. Тэгвэл би надад ийм санаа байна гээл. Тэгэл шантрахгүй л яг энэ төлөө явах хэрэгтэй л гэж боддоо шүү дээ. Хамтлагаараа ганц би бас эрэгтэй байна уу эмэгтэй байна уу гэдэл бас тустай олон бас ялгаа хүчин зүйл байгаа боловч цорын ганц л зүйл байгаа шүү дээ. Шантрахгүй явах. Шантрахгүй дог явж байгаа тэгээд дог явж байгаа даа. Ер нь тэгээ ариухан бодол хөвлөдөө тэгэл явж байгаа тэгэл бүтээл явчдаг юм шиг санагддаг шүү дээ. Та хоёрын өнгөө дөнгөж эхэлж байгаа гэж ярих вэ? Эхэлж байгаа биш эхлэж байгаа хүмүүс. Юу тохиолыг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Тэгээд өмнөх одоо түүхүүд одоо энд бол зөндөө түүх шүү дээ. Янз янзын crew явцсан юм уу тийм. Ах нараасаа л ер нь их сурхал ах та зөндөө зүйлийг хэлж өгөх бах. Ахын дөө дуулаа явж байгаа чинь ийм зүйлүүд тохиолдсон шүү. Алгадсан шүү чамайг. Босоод энийгээ дог зогсож байгаарэ гэ тэ. Ер нь бол тийм өмнөх хүмүүсээсээ л их цоолцох гэж бодож байгаа. Миний хувьд бол чадахгүй юу байна хүн эхлээд тэгээ шантрын тэгэл одоо наа одоо хөгжмөд тоглох явуулахад ойлгомжтой тэгэл би энийг одоо дөнгөж эхэлж ийж одоо би амьдралаа авч ирнэ шийдсэн шүү дээ. Хамгийн гол тийм асуулт өгөхгүй хүмүүст. Тэгэл хүмүүс ер нь болцоогоо хамтлаг өнөө тараал
юу вэ те. Ичи аавыгаа бодоод болох хэвээр. Тэр тал дээр одоо тэр тал дээр бол амар том асуудал л да. Тийм. Юун сад би зүгээр шантрахгүй байх гэдэг тал дээр бол аним биш үү? Аним Наруто амар үздэг. 7 хоног болгоо одоо тэр хүнээс одоо зүгээр би мартдаггүй байхгүй шантрч бууж өгч болохгүй гэдгийг. Тэгэл бодож байгаа. Тэгэл жоохон ингээл бууж удаж байгаа л өө нэг Наруто гарцсан ш. Тэгэл үцгэд тэгэл буцаад. Зүгээр хүн Наруто одоо дууссан ш. Би нэг 2 3 шинжилгээр очиж үзсэн байхгүй. Тэгсэн чинь ингээл одоо нөө хөгжмийн хамтлагууд байгаа шүү дээ. Одоо шинэ үеийн залуучууд. Тэгэл яг л тэрийг л гулгуулаа л ингээ. Тэгээ өөрөө ингээ өөрсдийн хамтлагийн уран бүтээлтэй юм байж ингээл тойрол нэг өөр хүмүүсийн дууг дуулаад яваад байдаг. Тэгээ тэр бас яг хэцүүлтэй ингээд байгууллагын ярингууд бид нар ингээд тим дуу та нарыг дуулаасаа гэж хүсэж байна. Ингээд цаанаас нь ингэчингүүд бас нөгөөдөл чинь яач болохгүй. Ер нь аль тал нь ингээд жоохон өөрчлөгдөх хэрэгтэй. Уран бүтээлчд нь гүрэх хэрэгтэй юм биш үү? Чаддгаараа ер нь. Тэгээ дуунууд яг алтан үеийн үү. Харин яг одоо би ингээд өөрсдийнхөө уран бүтээлийг дуулахгүй яагаад дандаа тэгэл байгаа байхгүй юу? Тэр нэг юу хүмүүс одоо сонсож байгаа нь үнэхээр тэгэл сонсоод таалагдахгүй бол тэгэл хүмүүс ууш шүү дээ. Тийм би нэг үзэл бодлоо бас боломж олж байгаа зэрэг чи бас гоё юм ярьж шүү. Айгуу гоё сэдв яалаа үзэл бодлоо илэрхийлээд одоо аяны шууд одоо яг өмнөх алтан үеэ бас хүндэтгэхгүй байна гэж байгаа хөвчлээ. Үнэхээр гоё дуутай бас мундаг. Гэхдээ аяны шууд хэдэн он блэ? Би өөрөө хэдэн он төрчөөд одоо хэдэн он дуулж байгаа билээ гэдэг бас нэг талаасаа бодож үзэх хэрэгтэй хата буруу гэж байгаа зүйл биш. Нэгдүгээрт хоёрдугаарт бас гадны дуунуудыг бас айгүйг сонсдог. Шинэ зүйлийг бас сурчих юмсан аяна тэрээгээд тэгээд нөгөөтөө ингээд сураад те найзуудаа ингээд яриад би ийм зүйл сурсан гэдэг ч юм уу те эсвэл мод өхний нэгэн дуулаад үзэнгүүт ямар маягтай юм бэ? Охоо. Тэг. Ямар маягтай юм бэ гэл. Тэгэл за нэг хүс асуунгууд за би бууж өгөхгүй гэл ингээд явж байгаа. Дахиад нэг хэлэнгүүт ямар маягтай юм бэ? Би ер нь маягтай юм байна. Болохгүй мэн ингээд буцаад нөгөө нэг тийм байлд ороод иж байгаа байхгүй юу? Тийм хүмүүс байдаг гэсэн үг. Ер нь бол тийм хүмүүс бас нэлээд их байгаад байна. Чамд ихтэй нөлөөлж чадчихна уу? Чиний яг хөө нэг хүн нөлөөлөхгүй тэгээд нэлээд хэд бодоод ирэхээр бас нөлөөлөх гэдэг юм л да. Аа битээ тэгээ. Дэг байгаарэ. Тэгээд түрүү чинээс би нөгөө нэг тууштай бай гэдэг хариултыг аягүй гоё ойлгосон. Гэтэ би бол тийш нэг хөгжмийг бол тэгж ер нь тэгээд ерөөс мөнгө зөнгөж ер харагддаг. Ганцаараа ганц үзэгч надад үзээ суужсан ч гэсэн би зүгээр ингээд сэтгэлээсээ тоглож өгөөл. Хэл болоо надад. Чи тэгвэл нэг тоглож өгөө сэтгэлээсээ нэг өөрөө нэг чамин скил гаргадаг тийм. Скил. Магадгүй шинжил болж байгаа юм чи шинжилийн холбогдолтой. Тийм шинжилийн нэрээ тийм дарддаг чамын юм байвал дараад өгч шээ. Чи нэг скилээ сонирхолооч. Үгүй зүгээр гитарын. Соло гитар. Шууд мөнгө гаргаж ирэлээ. аяыг нэг тоглохоо. Шууд дуулдаг тий. Гитараараа бараг дуусч байгаа сте. Гитараараа дуулах юм. Миний ойлгож байгаа. Гэл тий. Яа гоё юм бэ ёо бүсгэлээ. Та хоёрын нэг зэрэг зэтгүүлээд байна тий. Ритм юу хоёрын сол хоёрын. Яванда дууч ажиллах гэсэн. Гитараараа дуулаад. Хөгжим байлтаа. Та нартай шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Өөдөөдөн дэвшүүлээ гэж. Ирэх 2015 онд дэг байгаарэ гэдэг. За баярлалаа. Үсмэс жоохон бослоо. Чи тоглож үзүүлээ. Чи тоглоод өөрийнхөө дууг нэг дуулаач. Чи нэр тэгж болох нэг гоё. Бас тэгээ. За болно шүү дээ. Яагаад бид чинь дэг шүү дээ. Баярлалаа. Гитартай бол би өөртөө өгүүлж олж чадахгүй мөлий. Амар хэцүү байлээ. Яг өөрөө тоглоо өглөн гэхээ. Зүгээр ингээд
Яг өмнө нь дуулдаг л болохоор. Дуулж байхдаа нэг хэмнэлийг алдагдчихсан байна шүү дээ. Би л адаж үздэг. Айгу хэцүү юм. Аль нэг нөрөө анхаарангууд нөгөөдгөө. Яг дууныхаа хэмнэлт ингээ ороо шал өөр болоод байгаа. Тэгэхээр хөгжимчд бол бас Мөн зэрэг ингээ шанж явах нь болж явах юм. Би нөгөө бүжгэлчтэй шүү. Тэгээ тэр амар хүмүүс байлаа шүү. Зүгээр Хин нэг сэтгэл чамайг хуурч хаагцахгүй гэж уулаа нүрэн дээр чинь хэлсэн үү гарыг чинь хизээж тавихгүй гэд ганган түүний хөөгөөд оцсноо уудлаа мөртлөө сайхан үгийн хаяа сонсноо хинч чамайг гүйцэл сэтгэл төрөхгүй нэ чи бол хамгийн сайхан нь хамгийн секси гэж нүдрүү чинь нэгцэж хэлдэг байсан уу намайг одоо сайн сонс миний тоглох Da-da-da-da-da-da-da Чи бол хамгийн сайхан нь яг л надад тохирох залуу гэж орхиод одээ Da-da-ba-ba-da-ba-ba-ba Yeah Da-da-da-da-ba-ba-ba Oh yeah Hey сайхан залуу man Би чамайг үргэлж бодно гэж юу Сансны чинь гарс би чамайг тоохгүй Да-да-да-да-ба Гарыг чинь атгах гэсэн Би хайрыг чинь мэдрэх гэсэн Өөр юу ч надад хэрэггүй хонгор мэн Да-да-да-да-ба Үлж арт хоцрох ямар байна Хөрхилөлтэй чи баяртай баяртай За баярлаа гэж Вау. Тэмхээр юм байна. Захиад нэг байгаа. Дахиад нэг үү? Тийм, захиад нэг. Уянгийн л дуу шүү дээ. Зүгээр үстэй. Зүгээр дог залуустай, дог хосоодтай зэрүүлээ. Яа тийм. Зүгийн салхи таран эргэлдээ Зүгээр л бодлын ертөнцөд аялаа Өнгөнгийн бодлоо толгойг минь хөгөөлнө Өдөө саран суугаад чимэн мэшэн Бодол минь яруснаа Зүрхний хурдаснаа Чиний эцгүйд зүрх минь ганцаардан суу Чимээгүй ирсэн бидний халуун хай Санаа сэтгэлийг минь хөгөлсөн Сайхан гэмээр бидний энэ дурлал Бодол минь яруснаа Зүрх минь хурдаснаа Браво. Авайтай. Энэ яг олон жилийн өмнөх бий л дээ. Бүр тий. Одоогийн бий байгаа. Одоогийн бий болох хараахан гитартай бол бий болоогүй. За биттэй. Одоогийн бий тий. Ирээдүйд тэгвэл Чи бас нэг дуулаач нэрээ.
Чи нэг ойлуулаач. Чи нэг ойлуулаач. Та хоёр нэг ойлуулаач. Тэгэж нэрээ. Та явуулахгүй юу? Хоёр нэр ойлуулаач. Тийм үү юу болсон юм та. Би бүр үдцнээс уйж байхтай гээд дуу гэж үлээ. Өөрөө ойлаа гэсэн тий. Одоо нэг ойлуулаа. Одоо маа одоо эргэтэй дууч маань ойлуулсан тий. Сайн маа эргэтэй дууч маань ойлууллаа. Үгний юм байна шүү манайхаа яа. Сан бэлдэж Би бүр нүдний шилээ цаана ойлоод байжлаа шүү дээ. Яг л та бүхэн бас ойлгож байгаа. Тий. Дараа өөрсдөө. Ойлсон шүү. Би амар ойл. Бүр ингээл ойлсон л. Одоо тоор нэг ойлоо. Оюуны л дуул тэгэл болох байх гэдэг. За тэгэл маа одоо Уяах гоё шүү. охтуудаа тийм дурлалчваа нэр дурлаарай. Маа зал ойлууллаа шүү. Аяа. Ямар дуудах юм бэ? За Бас нэг cover дуу сонсох туртай. Окей. Нөө Passenger гэдэг нэг Ханглийн хамтлагийн Let Her Go гэдэг бас залуучууд маань сайн мэднэ дээ. бүр Тий. Гитар ч айгуу гоё. Аха. Окей. Тэн дээр би нэг 12 такт юу явуулах нэг дууныхаа хэсгээс явуулах. Юу чи дуулчаал аян дуусахгүй байхгүй юу те? Чи араас нь Салаад төгөл аваач. За тийм окей. Явах. Яг хашаад. Яа. За. Where you only need a light when it's burning low. Only miss the sun when it starts to snow. Only know you love her when you let it go. Only know you've been high when you're feeling low. Only hit the road when you're missing home. Only know you love her when you let it go. And you let it go. Ялдам хаас бүхнийг соо болбрай хазар чи ягаан өсөл ороо улаан уруулаар өнөш салхи торгоо дижээ химаяг чон залуусыг ногоо цорын ганц хэмжээ бэлгүүсийг чи сорлоо би чөтгөр чи байхад таашаал босон халахун чир машка шүрэг сонсон нүцэн гоо сайхан дотроос чин гэрэлтэн онслоо хөнгөн хөдөлгөдөө 8 өдрхий болхоо ялхон яна мөшөл цөлөө Need a light when it's burning low. Only miss the sun when it starts to snow. Only know you love her when you let it go. Only know you've been high when you're feeling low. Only head to road when you're missing home. Only know you love her when you let it go. And you let it go. гэж мэгсэн байдаг тий. Болно. Самхир гоё хаттай байна. тийм бай. Чи бас хашраад Бас ойлуулт юм байна. Төртэй байна. Тийм вау. Нэг шүглээ тослох хоолой моолоо гэдэг. Мэдгүй ямар хоолой юм. Би тостаасан боо. Мэргэжлийн одоо мэдгүй. За окей. Мэргэжлийн бусаар мэднэ. Мэргэжлийн бусаар бол Нэг тийм юу мэр тэндээ нэг юм. юу Нар тийм зөөлөн хэрнээсээ хүчтэй байгаа даа. Бүртэй. Тэг зөөлөн байгаа даа. Чи байхгүй юу? мэдээний бас Нөө нэг хин Джон Джонс лөө бас нэг юм зөөлөн гулгуулад байдаг л. зөөлөн гол мэргэжлийн бусаараа зөөлөн болгодог хоолой гэж нэ. Зөөлөн гулгуулдаг хоолой. За одоо бүгд зөөлөн голгоцгоё гэж тест. Тастаасан боо. Чи ямар юм тийм юм тэмцээн хурцаар орсон уу? Би оржсэн. Тийм үү? За юу нэ юу. Universe Best Song нэгдүгээртээс хасагдсан шүү дээ одоо. Nice. Universe орсон дөрөв. Тэгээ хэдвэр шат төрлөө яасан. Хамгийн сүүлд өөр тэмцээн гэх юм бол сайн нөгөө нэг MCS Coca-Cola-гоос бас ажралын дуунууд гэх тэмцээнд бас 17 хоног хүрүүлсэн. Төрөл бүрийн жанр эхний 7 хоног jazz, hip hop, R&B, rock тийм. Тэгээд тэр 7 хоног болгон дууц яваад тэрний бас нэгдүгээр байранд бас орж. Вау. Clip хийх дуу зохиолох бас тийм
Хүү. Ямар Яасан тэр ашраадаг юм байна да. Өгсөн ч амьд ч тийм одоо дэлхийн гоё одод байгаа шүү дээ. Монголч дэлхийч хинтээ уран бүтээл хийхийг боддог бай. Би бол ойлгомжтой. Би бол бодож ирсэн. Одоо бүр миний мөрөөдлийн тэрийн самбар дээрсэн байдаг. Хин бэ? Эрик Клэптон биш. Зөв гадаад хүн. нэрийн ноос яг Миний Наруто юм шийдээ. зүгээр хэлээ шүү дээ. Ямар ч Солонгос залуу банд байдгийг. Сунхаач Сунхаач. Сунхаач. тийм сунхааруудыг айгүйх гаргадаг. Сая саяараа YouTube дээр үздэг. Тийм болт юм биш. Сунхаач. Би зүүлж байна. Жунхаач юм гэдэг сунхаач юм. Нэрээ сайн мэдгүй. Сунхаач. Сунхаач. Чиний хувьд юм бэ? Миний одоо төрсөн ахтагаад нэг юм хийчихгээл одоо өвчнөө сарж л одоо яваад. Төрсөн ах юм бэ? Тийм маа төрсөн ах бас хипхоп хамтлагт дуулдаг байсан. Сойсиг төгссөн. Хамгийн их эзэлхэн гэдэг хамтлагийн тахилтыг зулдаг залуу. Сүүлд нөгөө нэг Аш 2 гэдэг нэг бас хамтлаг байсан шүү дээ. Тэнд төрсөн ах ч юм. Тийм төрсөн ах ганц ах маань. Тэгээд поп дуулдаг. Тэгээд бас нэг ахтагаа нэг хамт юм чинь миний хувьд бол хамгийн мундаг дуучин. Ах шигээ бас батгыг хүсэж явдаг. Намайг бас урлагт хөтлсөн хүний маань. Тэгээд намайг хард сууж байгаа бол юмаа дуусгах шүү. Вау. Юмаа дуусгах шүү бро. Миний имиж үздэг нөгөө банаа үздэг юм бол би Gucci Mane-тэй хамт нэг дуу. Яа. Gucci Mane. Надад үнэхээр хүн яг өндөө орж ирэхгүй наа. Тэр нэг яг л хитрхи их байгаад байгаа байхгүй юу? Бүртээ. Чи нэг шууд сонголоо Тэгээд сонгоцсон байдаг хгүй юм л. За жишээ нь Монголоос сонглоо гэж бодоход надад л нөгөө Никитоны дуучин амар мундаг юм шиг санагдаад байдаг шүү. Миний хувьд болохоор нөгөө нэг Rich Homie Quanta нэг доо хийхийг бодож байгаа. Тэр сайн садан тий. Та анхныхаа тоглолтыг яг хизээ хийгсэн бодлоо гэдэг вэ? Тоглолт бодож байгаа юу? Бодож шүү дээ. Болж байгаа шүү дээ. Жилийн дараах Хүмүүс амар боддог. жилийн дараах ирээдүйг бол айгүй харж байгаа шүү дээ. Би бол ер нь. Манай крүүгийн нэг гишүүн Хонгор гэж залуугаас Universe Best Song-ийн Best of the Best 2 дугаар байранд орсон. Он гаргаад Лондон явна. Явхаас өмнө крүүгээрээ cover дууны жижигхэн хэмжээний тоглолт хийж үзт юм уу гэж бодоод бас нэгдүгээрт найзаагаа явуулж байгаа, хоёрдугаарт бас 2 жилийн хугацаанд юу хийсэн бэ? Гуравдугаарт хэр чадварлаг болсон бэ? Хэр хөгцсөн бэ гэдгийг бас харуулах гэж тийм нэг жижигхэн юм их баг. Тоглолтныхаа талаар мэдээллийг бас өгөхгүй маань нэвтрүүлэгтэй. Гэтэ яг мэдээж бол ойлголоо баярлалаа. Тэгээд бас өрөхгүй бид хоёроос очиод бас сонирхын хамтдаа тэр уур амьсгалдоор байцгаая. Тэгвэл дахиад нэг гоё тоглооч. Яа. Би ингээд ярин гитартай байхлаа гэж дуулах гал гэдэг юм шүү. Ерөөсөө нэг гитарын дээр үлдэхэд Дуулах байхгүй юу? болтгүй. Дуулах байхгүй. Шиноны мэндийг хүрээгээ Би ингээд төр зүр энийг хэлж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхгүй байна, нэмсэглээд байна. Ягаад ч юм бэ сэтгэл тоногшоо. Яг дурсам сэтгэл яасан аа тийч. Ягаад ч юм бэ гадаа цас буударсаар байна. Шинжилэн нуурасгал намаа. Хөгөөсөр байна. Шинжилэн нуурасгал намаа. Өнгөлсөр байна. Yeah. Саны гочны ширээ тань сосон гэр бүл хүн болгон би бинд ачаа хүсэ он гарах би нэг үнсэ осын солиотыг үзэн харан сэтгэл тоглон байна би бинд итгэл
Oh, Danachi. Yeah, it is city. Tinde sirlebi. Yeah, black and bow. Who did you say? Явжлаа. Рэпитэ. Хүмүүс нэг мэдэрч байгаа л ордон шүү дээ. Хүн болох өөр. Миний болохоор ингээд дараа нэг англиар нь боддог байхгүй. Ягаад ч тэгээ орж байгаа дараа нь яадаг. Окей. Чи нэрээ Монголоор. This is bad. Би бас ер нь мүүлэх талаар тийм. Okay. Yeah. Yo, back in my zone and I'm killing the reps. Leave me alone, this song. Unless you're talking my fact. Got the goldest stash. I am rich in your ass. Step away, don't declare. Your team is nothing but trash. Bitch, I shit on you. And I ain't even tried. Fuck it, going fine, nigga. I ain't never lied. Rolling once or twice, cause my brother could lie. I ain't fain to say shit special, not to the cops. You twist a little bitch, kid from Zion rich. In the cold on my neck, feeling royal and shit. I've been working like a slave, so I spot on my wrist. Fuck is up with your kids, trying to know I'm my best, yeah, yeah. No, 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 no. Oh, baby, don't you say. Today I'm sitting right next to her with black and guy with the cool hair. I don't know anything about you guys. Oh, New Year is coming too. We got a lot of things to do, baby. You better realize. Одоо болтой. My word to the bad bitches. White girl team full of bad bitches. Drug scheme, I'm in the zone. I'll see hop on my country on UG shit. I'm watching 6 foot deep with a can of pen. I get down, watch it in. White bitch don't looks in the banks to fan. I shut down, go ahead. Had enough these hoes, no time to waste. Amazing grace, embrace the place. You bastard bitch, get on my face. So. Аман гахтур чат хүчлөө тийчээж амьслах шалтгаан надад би өөр дүйнийцээж хүлээх цагаа тоцтой music. Yeah, хөгжим мөлөөс олгцэн black юу гэхээ. Атер бал пауз цоцгийн бан. Харин бал пауз шатлгын мэддэг бан. Хайсна папа пүсэ тэгжсэн болохоос үний хүсэ. Сүнсэ чөтгөр толцсон гомөх тэнгэртээ өргөж дурсгай. Yeah, тэтэр би. Эй. Get this mic, cause the beer I'm tight. Smoke in the air, daytime darkers and night. Welcome to you, brother, let me do me. I've been playing this game for a while with my homies. Hip hop was found in NY City. You be shit is real, that's why I fit it. This is my deal, that's how I get it. Hard as a steel, that's how I hit it. I've seen Fredro Starr walking in my hood, smoking my good, behaving so hood, and I'm saying, haters, don't let me change my mood. If you don't wanna get your fucking face stamped by my timber boat, I represent UB City where the streets bouncing under to the beats, you know what I'm saying? Yeah, UB City. UB City. UB City. Yeah. Нэг хэсэг л хайр. Nice. Окей. Залуучуудаа энэ нэвтрүүлгээр дамжуулаад юу гэж хэлхийг хүсэж байна. Одоо хэдүүлээ энэ нэвтрүүлгээр баган дог хүмүүс дог байдлыг санал болгож байгаа ш. Та юу санал болгох вэ? Миний хувьд болохоор жинхэнэ өөрийнхөө байлаа. Тэгээ залуучууд гэсэн та бүхэн өөрийнхөө байгаа чи. Зөв газараа зөв үгээ хэлж зөв хүнтэй зөв харьцаж бас зөв байгаасай, зөв залуучууд байгаасай гэж хэлж байна залуучуудаа. Үгүй юу үнэхээр нэрээ битээ хотлоо байцгаагаарай л гэж хүсэж штэ. Битээ хотлоо байцгаагаарай. Үнэн байгаарай. Дуулаа хамтдаа үргэлцгээ залуучуудаа. Шинэ жил болох гэж байна те бүгдээр айл болох бие биендээ дандаа тэр дулаан уур амьсгалыг л өгөөд ингэж яваарай. Нэг хайр
Wallah. Нэг харинтай peace хангаар gang for life. Yeah, хангаар gang for. Та нар хангаар тийж үзсэн үү? Энэ хангаар сая хангаар энэ толгойн энэ ахгүй. Тийм ээ. Тэгээ хийрээ толгой. Юу лээ? Вау. Хангаар тахгүй. За Нийлүүлэх. Хүн болох ингэж мэдээсээ тэгэхгүй зураг ойлгох үү. За одоо ингэж хөдөлгөө 5 шоо хангаар байгаа байхгүй. За. 5 шоо. Энэний талаар тайлбарж өгч. Ер нь ингэдэг байсан юм уу эсвэл дог залуусан гэдэг. Дог залуусын зам. Дог залуусан зам. Тэгэхээр одоо хос 2 хангаар. Ингээд толгойн 3 хангаар. Тэр монголчууд ингээд хэдэн зуугаараа дог залуучвал хэдэн зуун хангаар. Тийм перформанс. Сүрэг. Сая хангаар тийш. Хангаар. Хангаар.